Энэ 7 хоногт нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 5 хүн угаартаж нас орсон талаар мэдээлсэн. Харин нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газраас энэхүү мэдээллийг ташаа мэдээлэлгээж өгүүлсгэлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 2025 оны 9-р сарын 1-ээс өнөөдрийг хүртэл хугацаанд угаарын 40 дуудлагын дуудлага ирсэн байна. Энэ 49 дуудлагад бол нийт 152 иргэн одоо угаарын хин хордлогод бол өртсөн гэдэг ийм тоо мэдээ бол байна. За энэ угаарын хин хордлогод өртсөн шалтгаан нөхцөлийг бол бид бүгд тухай бүр дээр нь бол тодруулж одоо ажилдаг. За энийг шалтгаан нөхцөлийг нэг бүрчлэн задаж хэлбэл за 49 өрхөөс маань 2 нь яндангаа хөөлөөгүй. За 100-ны битүүмж алдагдсан 7, яндан 100-ыг одоо салгасан буюу сая энэ өдрүүдэд бороотой байх үеэр яндангаа салгаж өрхөө бүтээсэн 35 өрх. За 100 янданд гимтсэн 3 өрх, яндан халаалт сойлт хаасан 2 өрх гэсэн ийм одоо мэдээлэл бол байна. За угаарын мэдрэгчийн талаар бол энэ 49 өрхөөс бол 38 нь угаарын хим мэдрэгчхөө. За нэг угаарын хим мэдрэгчтэй нэг өрх байсан байна. Энгийн угаарын мэдрэгчтэй. За төхөөрөмжтэй 10 өрх байсан гэсэн ийм мэдээлэл бол байна. За сүүлийн өдрүүдэд манай нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 5 иргэн одоо угаартаж нас марсан мэдээр одоо буруу ташаа мэдээлэл бол одоо олон нийтийн одоо түгээж за ингээд нийгмийг одоо сэтгэл зүг зочролд оруулах айц давтуулах ийм буруу ташаа мэдээлэл бол гаргаад байна. За учир нь бол сонгон хайрхан дүүрэгт болон налайх дүүрэгт бол 3 иргэн бол одоо эрсдэлд бол орж амь наснд нь бол одоо эрсдэл бол учирсан байгаа. За энийг бид нар шалтгаан нөхцөлийг бол тодруулаад үзэхэд бол 2 өрхийн маань 3 иргэн яг энэ борооны өдрүүдээр яндангаа сугалж өрхөө бүтээсэн гэдэг асуудал бол байгаа. За 2 иргэн бол гал төмөрт бол өртөж нас орсон байгаа. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргаж байгаа буруу ташаа мэдээлэл Баттөмөр даргын гаргаж байгаа мэдээлэл бас энэ чинь нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг хариуцлагатай байхыг бас одоо уриалж байна. Он гарсаар объектын гал төмөр өнөөдрийн байдлаар нийт 1942 удаагийн мэдээлэл бүртгэгдээд байна. За гал төмрийн энэ дуудлагаар онцгой байдлын байгууллагын албаа хаагчид ажиллаж иргэн аж ахуй нэгж байгууллагын нийт одоо 260 гаруй тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж за аюулгүй одоо угаартаж одоо болжшгүй 2800 гаруй иргэний гал төмрийн голомтоос аюулгүй газарт гаргаж амь нийсийг авран хамгаалсан байна. За тэгээд гал төмрийн улмаас бол он гарсаар нийт 18 хүнд хүлэгдсэн. За 19 иргэн нас орсон ийм хадгалтай статистик тоо мэдээлэл байна. За гарч байгаа гал төмрийн одоо нийт дуудлагын 60 гаруй хувийг бол гэр оролд гарсан гал төмөр эзэлж байна. За гадаа хүүтээс ч одоо галгаа эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн онцгой байдлын газар хамтран гэр хорооллын айл өрхийг гал төмөр угаарын хин ордлогоос өрсөн сэргийлэх чиглэлээр сэргийлээ хамгааллын нэгдсэн арга хэмжээг энэ сарын 22-ны өдрөөс эхлүүлэн ажиллаж байна.